Аян гандын цохилж ухаан алдсан бүсгийг оршуулснараа тэрийг галзуурч махчин аратан болжээ. Энэ явдал одоогоос 80 жилийн тэртээ Улаанбаатар улсын Нуурны Мойлт гэдэг газрын Оросын Бурайдын нутагт болж өнгөрчээ. Тухайн үед Улаанбаатар улсын Нуурнаас их авсан Ямбуу голын эрэг дагуу олон анчин айл нутгалдаг байж. Тэдний нэг Цэвэндэржийн хүү Идрэг гихчээр нутаг усандаа алдартай цэцмэрэг од хиймэртэй нэгэн байсан бөгөөд амилсан чөтгөр дарсан Баатар ихэд хүндлэгддэг байж. Түүнийг ямар чөтгөрийг хэрхэн яаж дарсан тухай нутаг усных нь одоо мэдэхгүй байж болох ч түүний ач хүү өдгөө Улаанбаатар хотод аж төрөн суугаа. Төмөр Баатарын өвгтөд Дэлгэр ханга бидэнд энэ тухай сонирхолон ярьсан юм. Намрын нэг сайхан өглөө идэр хөл хөнгөнч явдал дадаг борморон унаад Улаанбаатар улсын Нууруу ан хийхэр явжээ. Тэр өдөржин явсан ч олигтой ан ер таарсангүй. Тэгэхээр нар доошлохын үест гэрийн зүг толгой эргүүлсэн байна. Тэгэд бүрэнхий тасрахын алдад Мойлт гэдэг битүү моттой уулын хярд явж байтал гинэт түүний өмнөр нэлээд зайтайхан газраараа нэгэн чон уулуудан сүгдэлцэн өнгөрчээ. Тэгмэгц эдрийн дотор нар мантах шиг болж. Өөлн нэрсэн амтан байна да. Миний ганцыг мэлах гэд өмнөр өгөөч гэд чанын явсан зүг рүү нэхвэл удалгүй нөгөөх чон дахин үзэгдснээ уулууд зүхтан алга болж. Тэр үед эдэр түүнийг сайн гихч нь харж авчээ. Гэтэл тэр түнд нэг л сонин амтан шиг санагдсан байна. Тэр амтан битүү хар үстэй хэрнэ чон шиг содосон чих байхгүй. Тэр байтугай сүүл гэхээр юу ч харагдсангүй. Гэсэн чи эдэр харав бүрээд сайн хараагүй үз би гэж бодоод нөгөөх амтны араас хөөсөр байж. Тэр нөгөөх амтантай нилээд хөөсөлсний эцэст бараг нь алдчихсан байна. Тэгэд ийш тийш хараачилж байтал түүнээс нилээн эдэх нь байх нэг сэрүүр хадны орой дээр нөгөөх амтан хоёр хөлөө гоцоолгоод босоо зогсчихсан байв. Тэгэхээр нидэр бууга шүүрч аваад нэлээд сайн онилж бодчихаж. Тэгтэлж нөгөө амтан цаашаа нэвсэг хийгээд онцох шиг болов. Эдэр түүнийг нам бодсон гэдэгтээ итгэлтэй байсан тул морой хөдлөн яралгүйхан шиг нөгөө хадны дэргэд явж ич бол ойсон харам амьсгадан хэвтэж байхан тэр. Уг амтан лөө хориод алхам дөхөд очтол гинт нөгөө амтан үсрэн босоод эдэрлүү архиран цавхчиж эхэлжээ. Тэгэхдээ эдэр дахин бууга шүрж яваад бууд. Амтан уулхата цурааттал муухагаар гаслантайгаар орилоод татгуус игээд онсон байна. Тэр амтны хахир муухай донд эдрийн морь өргөн угс хийхэд тэр залталан мориндож иргэдэд явчихсангүй. Яагаад ч юм бэ тэр амтны байгаа байдал орилох чарлах дуу зэрэг нь эдэрт нэг л эвгүй санагдсан тул тэр төнлөө ойртож очих гэснээ болоод морой хөтлөн яралтайхан холдожээ. Тэгэд маргааш өглөө нь хоёр залуу дагуулan нөгөө газараа ирвэл нөгөөх амтан байсангүй. Харин цусаа туслуулаад явсан нэг тод мөр байжээ. Тэгэхээр нөгөө гурав мөрийг нь мөшгөн явсаар үдийн хэрд дээхэн үе хүн тавьдаг байсан нэг ингэрлүү хүрээд ирсэн байна. Тэгтэл энэ үед эдэртэй хамт явж байсан хоёр залуугийн нэг болох хас мэргэн гихч 30 орчим насны ир. Таминэ бид нар нөгөө чулуунган яриад байсан амтны араас яваад байгаа юм биш үү гэж асуужээ. Эдэр нөгөө залуугийн хамт их л гайхаж юун амтан гэж хас мэргнээс асуувал. Хас мэргэн олон жилийн өмнөөс манай нутагт нэг сонин амтан бий болсон юм гинлээ. Тэр өдөр өөр харагддаггүй. Орой чинцагаар энд нүгөр явж хүн барьж идэг юм гисэн. Чулуунга түүнийг хоёр ч удаа харсан гэдэг. Нэг удаа бүр мөрдөж хөөгөөд энд хүргээд алдчихсан юм гинлээ гэж. Тэгэхээр нэдэр түүнийг шоолж инегээд хүн иддэг бол намайг идэхний яасан юм гэд цааш явсан байна. Цусны мөрөөр мөшгөөлө тэр амтан их л эцэж туйлдсан шинжтэй бөгөөд өксөж чирэн явж байгаа бололтой. Энд тэнд өвс налсан цус ихээр тонорсон байдалтай байгаач.
Тэд явсаар оршуулгын газараас гарч нэг хөдөл даван намхтар уулууд зүгэлжээ. Тэгтэл цусны мөр сүлдээ ногоон туяатай эдгээр хүмийгийн шинжтэй болж ирсэн байна. Тэгээд тэд явсаар нэг агууд тулж иржээ. Тэр гурав мориноос бун хэсэг чигнавал агуун дотроос ямар ч чимээ сонсогдсонгүй. Тэгэхээр нийтээр хас мэргэнд бууж морио бариулж үлдээгээд дээлнийхээ хормоноос уран авч бамбарах юм хийж асааж аваад нөгөө залууг дагуулan агуу руу орсон байна. Тэр хоёрын орсон агуу нэлийн уужин бөгөөд доош уруудсан маягтай байв. Эдгээр нөгөө залуугийнхаа өмнө орон ийш тийш харан аль болох чимээ гаргахгүйг хичээж явж байтал нилээдэд санаа ямар нэгэн амьтны айхлах тэгснэ мөхтөнгийн шиг дуу гарсан байна. Тэгэхээр нийтэр нөгөө залуудаа хандан бууга сумлаад бэлд гээд нөгөөхөө дуу гарсан зүг рүү очивол агуун харахын мохортой хоёр ногоонууд очтол гэрэлтэж байснаа. Амтных гимэргөө гаслантай хахиргаан дуугаран чарлаад идрэл үүсрэн иржээ. Энэ үед нөгөөх залуу амжин буудсан ч нөгөөх амтэн идрийн нүүр хүзүүг нь юучгүй ураад хайчихсан байна. Тэгмэгцээ тэр хоёр нөгөөх амтантай мантай арайхийн агуугаас сухтан гарч иржээ. Идэрэ цусаа туслуулан байж хэлэхдээ энэ чинь амтэн биш хүн байна. Та нар харал та. Хүний гарын хомсон мөр байгаа үстэй. Яг над руу үсрэн ирэхдээ би түүнийг түлхэхэд миний гарт хүний нүр тэмтрэгдсэн гэжээ. Гэсэн чинь нөгөө хоёр нь ихэд айсан байсан тул агуур буцан орж чадалгүй гэрийн зүг буцаж gaajаа. Харин үүнээс хойш нэг их удалгүй идэр хэсэг залуугийн хамт нөгөөх агуу дээр дахин иржээ. Тэгэд агуур орох гэж байтал дотор нь чулуунарх чимээ гарсан байна. Тэгэхээр нөгөөдөл орхоо болоод агуун гадна отолд хийсэн. Өдөржин хүлээгээд бүрэнхий болохын үестэй нэг нь босч бие засч байтал гинэт агуугаас нэг сэгсийсэн хар юм өсрөн гарч ирээд нөгөө залууг нь тараад авчээ. Энэ үедээ сандарсан залуусаа түнлөө модо чулуу шидэлж харин идэр түүнийг нам бууджээ. Ингээд тэрхүү амтнлууд өгч очивол тэрвэр орт хоёр хөлнөөс сарвалгад унчихсан яр цайсан шүдэнтэй нөгөө залуугийн хөлийг ирээн булчин зуучсан байсан байна. Залуус ухаан болорцсон нөгөөх залууг арайхан сэргээгээд өнөө хачиргалтай амтныг эргүүлж тойруулж үзвэл тэр төв хэрийн битүү хар усээр хожигдсан биетэй хүндүрстэй амтан байлаа. Түүний урд хойд хөл яг л хүнийг шиг хэрнэ махар урт хомстой. Аманд нь дөрвөн хорт сая зөрөө дургачихсан байж. Тэгтэл залуусын нэг нь түүний цээжний өсийг ярьж үзснэ. Хүй, тамнэ. Энд чинь хөхтэй юм байна штт гэж дуугаалдажээ. Тэгмэгц босоод нь үзтэл яхарахгүй эмэгтэй хүний хоёр хөх байж. Энэ бүгдийг харж гайхсан эдэр хоёр залуугийн хамт тэрхүү амтны оронж байсан агуу орвол. Агуун тэртэх мохортой баахан хүний ясан дундаас нэг моделийн тамтагт боогдсон эмэгтэй хүний өсний гоёмсог хавчаар бугавч хоёр олдсон байна. Тэгээд тэд өнөөх амтныг газарт болоод буццгаасан бөгөөд нөгөө хавчаар бугавч хоёрыг нь нутгийнхаа өвгөн дараханд аваачиж үзүүлбэл тэр ихэд гайхаж ямар сони юм бэ? Би эдгээр зүйлсийг олон жилийн өмнө дугуйраа үгний ганц охин цэсэнд 3 охин бюроны хөлсдөөр хийж өгч байсан юм. Даанч хөөрхий цэсэн үнийг эдэлж чадаагүй. Үнийг хэлгэснийхээ дараахан аянганд нэргүүлж нас барсан штт гэжээ. Үнийг сонссон залуус ихэд гайхаж өрхөв. Харин хожим нь нутгийн нэг номтой лам учрыг тайлбарлан хэлсэн бөгөөд түүний ярьснаар бол хөөрхий цэсэн бүсгүйг аянганд цохиулаад хэсэг зур ухаангүй байх үед оршуулсан бөгөөд тэрбэр ухаан ормогцоо эргэн тойрондох хүүр хөтлөгдөөс айн ширвэтэж галзуурсан. Эцэст нь өлсөн эрхэнд хүүрийн махаар хоолсоор өнгө цус нь хувирсан аж. Сүүлдээ амьдрал газрынхын ойролцоо хүн давхаа болсноос болж хүний маханд улаарсан тэрбэр амьд хүнлөө дайрах болсон гэнэ. Тэгэд ороод шин цагаар энэ тэнэгүүр тэнэвчлэх болж амьд хүн амтан барж идэх болсон юм санаж.